жирийн нэг сонгогчоос очиодсон. Хин нэгэн хүн нүдэн дээр чинь өөрийн татварыг хэд нугалж нэмээд байгаа мөртлөө өөрөө цаанаа тансаглаад ивэл та итгэх үү? Итгэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл оюурд нь бол мега төслүүдийн ард нуугдаж орж ирэх гэж байна. Өөрийгөө одоо мега төслүүдийн ард нууна гинэ. За тэгвэл тэр мега төслийнхөө нэрээр хичнээн түүц хурав. Тэр мега төслийнхээ нэрээр хичнээн айлыг орлогогүй болгов. Хичнээн татвар нэмэв. Хичнээн нөөтөөс чөлөөлж ирсэн одоо зүйлүүдийг нөөтийг буцааж дарамт үзүүлв. Өөрөөр хэлбэл мега төсөл гэж ярих тусам Монгол улсын иргэдийн татвар нэмэгдээд байгаа. Одоо наазах нь хогны мөнгө бүр айгүй нэттэй юм. Наазах нь дүүргүүд одоо хогны мөнгө нэмж байгаа байхгүй. Бүх дүүрэг хогны мөнгө нэмсэн. Яасан? Мега төсөлд мөнгө өгөх хэрэгтэй болсон дүүрэг. Хоёр дахин байсан баг шүү. Хоёр дахин нэмээд. Тэгээд тэр хамгийн нэттэй тэр хогны мөнгө нэмсэн тэр бүх орлогыг дүүрэг өөрөө хэрэглэх хэрэггүй. Хэдэн тэрбумаар нь Нямбатар туруулгаж байгаа. Нямбатар яагаад турааж байгаа юм гэхээр мега төсөл хэрэгжүүлж байгаа учраас хурааж байгаа. Өөрөөр хэлбэл мега төсөл гэдэг үг чинь өөрөө татвар нэмдэг шалтгаан болцсон, дүүргүүдийн татварыг хурааж авдаг шалтгаан болцсон. Одоо ингээд орон нутгийн бүх л газраас иргэдийн татвар нэмэгдэх тутам яагаад нэмж байгаа юм гэхээр мега төсөл гэж хариулцдаг.